Оройн төргийг одоодаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлч Отгонбаатар энэ удаагийн улсын хурлын сонгуульд авсан намаас нэрвшиж байгаа сэтгүүлч Оюун Дайнаар хөтлөн өргөхөд бэлэн боллоо. Энэ сарын 28-ны өдөр эрхэм сонгогчид та бүхэн эх 4 жилд төрийн эрх барих дээд эрхийг ардсан намд бат итгэлтэйгээр өгнө гэдэгт итгэж одоолаа мэдээллийн хөтөлбөр одоолаа ялан шүү гэсэн сайхан ураагаар өнөөдрийн хөтөлбөрөө эхэлж байна. Өнгөрүүлсэн түүх өнөөдрийн боломж маргаашийн ирээдүй биднийх эрх чөлөөт эрүүл нийгэмд эрхтэж сайхан амьдран гэдэг тамд үргэлжлэдэг. Баян орны иргэд баян амьдрах учиртай. Одоодан ялан шүү ардчилсан нам. Одоолаа мэдээллийн хөтөлбөр өнөөдрийнхэн дугаарыг Монгол орны цаашдын хувь заяатай холбоотой нэгэн ноцтой мэдээлэлээр эхлэж байна. Монголд цөмийн хаягдал булшрах гэрээ байгуулагдсан нь үнэн. Энэхүү гэрээг байгуулсан эцэст нь Монгол Улсын ерөнхий сайд Батболд, Эв соёлын эрчим хүчний сайд Зоригт, гадаад харилцааны сайд Зандан Шатарнаар байжээ. Цөмийн хаягдлыг булшлах гэрээг нууцаар хийсэн нь хэдэн сарын өмнө нийтэд ил болсны дараа тэд энэхүү гэрээ цуцлагдсан хэмээн тайвшруулж байсан ч энэ нь бүрэн цуцлагдаагүй. Түр төдгөлзүүлсэн байгаа бөгөөд Монгол ардын нам ялбал түр төдгөлзүүлсэн энэ гэрээ эргэн сэргэж Монгол ард маань цөмийн хаягдлын булш орн болох нэ. Японта Америкийн нэгдсэн улстай хийсэн яриануудын энэ ажлын хэсгийг бол Зоригт сайд ахалж явуулсан энэ хэлцээрүүдийг бүгдийг хийсэн юм байнамаа. Цөмийн хаягдлыг Монголд булшлахад энэ их хөөцөлдөд байгаагийн учир нь цаанаа бол маш их мөнгөний асуудал байна. За энэ булшлахад жишээ нь Оросын холбооны улс Японоос хаягдал оруулж ирэхдээ жилд $20 тэрбум авдаг байсан. Энийг бол төлөөлж бол тэр ундраа явсан байгаа. Зүгээр ер нь ундрагийн ард бол хэн байгаа юм бэ гэхээр бол ерөөсөө маш тодорхой Зоригт сайд байна. Зоригт сайдын ард хэн байдаг вэ гэдгийг бол бүх ард түмэн мэддэг. Энэ ерөнхий сайд байгаа.